Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл гоо сайхны нууц Asayake Japan Cosmetics. Японы номер 1 кремэн төрлийн цагаан үс түргэн бодогч Selo хольж гудахгүйгээр ганц л дарахад болно. Үсээ бүтэн бодох шаардлагагүй. Цайрсан хэсгээ бодоход л хангалттай. Selo ой шампуны 90 үеэрлээ. Хөрхний цэвэрлэгээ. Үсний уналт. Хагны эсрэг үйлчилгээтэй силикон агуулгагийн эмчилгээний шампунь. Moist Diane. Үзэгч та бүхнийхээ өглөөний амар мэндийг дахин айлтгаад кофе цааны нэвтрүүлгийнхээ дараагийн дугаарыг танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ өглөө бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. Манай студид Ultrasonic компани менежер Отгон Баяр хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Өглөөний мэнд. За баярлалаа. Тэгэхээр өглөөний мэнд сайхан амарсан. Баярлалаа. Та хоёртаа олон үзэж болондоо өглөөний мэндийг хүргэе. За ярилцсангаа бид бүхэн зочдод цай кофего даалдаг байгаа. Та юу вэ? Кофе ууя. За би цаа авч. За нэвтрүүлгийн маань дэмжин хамтран ажиллаж байгаа эрүүл гоо сайхны нууц Япон брэнд Asayake байна. Та бүхэн ярилцлагаа эхлүүлж байна. За Ultrasonic компани бол герман технологиг Монголд нэвтрүүлж байгаа юм компани. Тэгэхээр өнөөдөр манай студид манай нэвтрүүлгээр дамжуулаад үзэгчдэд өөрсдийнхөө ямар бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулахаар ирсэн бэ. Тэгээд энэ компанийнхаа тухай бас товчхон мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За Ultrasonic компани анх 2001 онд үүсгэн байгуулагдаж ирсэн. За сүүлийн 16 жилд барилгын дид бүтцийн салбарт за баруун Европын төр дундаа Герман улсын хамгийн дэвшилтэй технологиудыг нэвтрүүлж за маш ингэж амжилттай ажиллаад өдгөө одоо 16 дахь жилдээ ажиллаж байна. За энэ хугацаанд бид бүхэн сүүлийн 2015 оноос хойш Улаанбаатарын гол хоёр асуудал болсон агаар хүчний бохирдлын эсрэг ийм шатараас ажлуудыг хийгээд явж байна. За өнөөдрийн мэдээж гол сэдв ерөөсөө л утаа байна. Тэгэхээр бид нэр утааны эсрэг юу хийж чадах вэ? За энэ дээр манай компаниас ямар оролцоотой байх вэ гэдэг үүднээс тодорхой зорилго чиглэлийг гаргаад ажиллаж байна. Ерөнхийдөө хэрэглэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэхин төлөө манай хамт олон дэвшлэлт технологиг нэвтрүүлэн ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд бол яг монголчуудын ялангуяа нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын иргэдийн хамгийн их одоо тулгамдаад байгаа асуудлуудыг барьж авч үүн дээр одоо чиглэсэн ажлууд хийж ийн гэдэг түрүүн хэлж байна л да. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд дэвшилттэй талууд, ололттой талууд чухам юу гарсан бэ? Энэ 10 жилийн хугацаанд бас олон туршилтуудыг хийсэн байх. Энэ одоо дэвшилттэй талуудаас манай үзэгчтэй хуваалцаж. За мэдээж шинэ технологи нэвтрүүлнэ гэдэг өөрөө бас ч хугацаа шаарддаг. За ялангуяа манай хэрэглэгчид ер нь технологиг харахтаа шууд ингээд реклам үзээд ч юм уу нэг танилцуулга хараад тэгж сонголтоо хийдэггүй. Аль болох нэг барьж үзэж яг хэрэгжилж байгаа тийм туршиж ер нь бол технологиг хэрэгжилж хата эхэлдэг. Тэгэхээр бидний энэ өнгөрсөн 16 жилийн хугацаанд нэвтрүүлж байгаа энэ технологи болгон дандаа шинэлэг маш тийм дэвшилтэй технологи байсан. За үүнийд одоо эхний тод жишээ гэвэл за энэ айл өрхийн халаалтын шийдэл байна. Шөнийн цагаар ажилладаг зөвхөн шөнө дулаан халуулагч нартай. За мөн хэрэгцээний халуусны одоо сэргээгдэгчийн хүчээр ажилладаг шийдвүүд бас байна. За ингээд ер нь л яг хүн яг байшингаа барилгаа ингээд босгочлоо гэхэд дараагийн асуудал ерөөсөө манай дээр ханддаг. Дэд бүтц гэдэг бол. За энэ дээр ерөөсөө хүний хамгийн одоо анхаарах зүйл бол ерөөсөө аюулгүй. За найдвартай урт хугацаанд ажилладаг. За нөгөө талаас хамгийн чухал зүйл бол ерөөсөө хэмнэлттэй юм технологи байх хэрэгтэй. Энэ ерөөсөө ашиглалын зардал байхгүй тэг гэж хэлж болохоор. Тэгэхээр баруун Европ за ялангуяа Герман улс бол энэ одоо зорилго руу шилжээд одоо бас баггүй хугацаа өнгөрлөө. Ер нь бол 100% хэрэглэгчийн хүч рүү шилжээд явж байна. Эргээд байгальд. Тий, яг зөв. Харин манайх яг энэ зүйл дээр бэлэн үү гэвэл одоо хараахан бас бэлэн биш юм уу гэж хараад байгаа. Яг шууд ингээд 100% шууд сэргээгч юмш руу ороход. За нэгдүгээр хэрэглэгчийн сэтгэлгээ их чухал байна. Хоёрдугаар зохицуулсан хууль хяналт. За сэргээгч хүмүүсд дэмжсэн тэр урамшуул бодлогын тэр зохицуулт бас хараахан нутагшаагүй болов гэж бидний зүгээс харж байгаа. Тийм учраас одоогийн нөхцөлд бол сэргээгч хүмүүс цахилгаан хосолсон энэ технологиудыг бол манайх Герман улсаас за яг үйлдвэрлэгч фирмүүдээс нь аль бие усны эрхтэйгээр
хэрэглэгчдэд хүргэж ингэж ажиллаж байна. Ялцчгүй одоо дулаан хадгална гэдэг бол одоо гэр хороолт амьдарч байгаа айл хүрээд хамгийн чухал зүйл л дээ. Шүн галахгүй байна гэдэг өглөө ядаж босоход утаагүй агаар бидний ухтах хэрэгтэй ч гэдэг юм уу. Олон талын ач холбогдолтой л доо. Энэ талаар яг дулаан хадгалах тэр гормон яг яаж ажилладаг юм бэ? За гэр хороолтын тэр нүүрс гээд утаа гэдээ ярихаар аюу өргөн сэдв болж байна. Яг өнөөдөр бол баг хүн болгоны санаа зовж байгаа асуудал аюултай төвшөнд хүрээд байна. Тийм бүр аюултай төвшөнд хүрээд байгаа. Тэгэхээр энэ дээр утааг ингээ ярихаар дан ганц төрийн бас төрөл нэг утааг устгах юм шиг бас манай зарим иргэд бас ойлгоод энэ бол бас буруу. Ягаад тэгэхээр утааг устгахын тулд ерөөсөө төр иргэд за төрийн хөвшил буюу одоо хувийн хөвшил буюу одоо энэ гурав нийлж хамтарч иж ерөөсөө энэ утааг устгах юм аа. За төрийн зохицуулт гэдэг дээр юу байна гэхээр төр ерөөсөө л урамшуулал, урамшуулалтын бодлого за тэр хориглох дүрм журмаа хэрэгжүүлээд явчихад иргэд болон хувийн хвшил одоо энэ импортлогчид за энэ шинэ технологи оруулж ирж байгаа энэ сайн чанарын за энэ хэмнэлцээ технологиудыг дэмжиж өгөхөд хэрэглэгч өөрөө тэрийг хүсээд утаагүй амьдрах ёстой байна гэж хүсээд ингэж авсны үр дүнд ерөөсөө энэ утаанаас ангиж хүрэн боломжтой юм гэж ярьж байна. За дулаан нөөцлөгч гэдээ ярьж байна. Энэ дэр яагаад Монголын нөхцөлд энэ дулаан нөөцлөгч хэрэгтэй юм бэ гэдэг. За манай улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ одоо өдөр 17 цагаас нэг 21 цагийн хооронд оргил ачаал дээр ирдэг. За харин шөнийн одоо за 23-аас оройн одоо өглөөний 6 хүртэл тэг 6 цаг хүртэл ер нь бол хэрэглээгүй гэж хэлж болохоор маш бага хэрэглээтэй байдаг эрчим хүч. Тэр үеийн эрчим хүчийг манайх ерөөхдөө алдаад байна л гэсэн үг ашиглахгүй. За тэгээд манай улс ерөөсөө утаанаас салахын тулд цахилгаан халаалтаар шилжих нь ерөөсөө тодорхой. Мэдээж нүүрсээс халаад за ингийн тулд цахилгаан халаалтаа яг ямар халаалт байх юм бэ гэхээр ерөөсөө энэ шөнийн эрчим хүчийг ашиглаад ажиллаж байгаа энэ халаалтын шийдлэл хамгийн оновчтой юм байна гэдэг одоо дүнлэхэнд хүрээд байгаа. Ягаад тэгэхээр одоо тэр өглөө өдөр 17 цагаас хийж байгаа тэр оргил ачаал дээр бүр нэмэл ахаад цахилгааны хэрэглээ нэмээд халаалтаа тавьчих юм бол манай нөгөө ачаал бас хүрэлцэхгүй байх талтай. Нөгөө талаараа энэ эрчим хүчний одоо станцууд энэ үйлдвэрлэж байгаа нийлүүлэгчд маань тэр шөнийн цагаар алдаад байгаа тэр эрчим хүчээ буцаад иргэдтэй ингэж өгнө гэдэг бол тэр өөрөө ашиг болж ирэх. Ерөөсөө тал талын хий зүйл. За хоёрдугаар өнгөрсөн жилээс эхлээд шөнийн терапиг тэглэлээд эхэллээ. 11 сараас 4 сарын 1 хүртэл. За энэ жил бас тэр шийдвэр үргэлжлээ явж байна. За энэ яг ямар зорилготой юм гэхээр мэдээж хэрэглэгчдийг шөнийн тэр терапиг хэрэглэхгүй байгаа терапиг ашиглуулах ерөөсөө зорилготой. Бүр тэглээд өгч байна. За бидний байр суурь ерөөсөө тэглэхгүйгээр хуучин 50% хөнгөлөлтөй байсан гэдгээ байлгаад за тэр алдаад байгаа эрчим хүчээ тэр зөвхөн шөнийн цагаар ажиллахын технологиудыг авч ашиглах юм бол энэ нь өөрөө буцаад ашиг болж ирэх юм. Улсад хувь хүнд ч ихэд ашигтай. Хэрэглэгчд ашигтай. Ягаад тэр хэрэглэгч зөвхөн тэр хямдралтай терапиар гэрээ халааж байгаа учраас ямар ч цахилгаан халаалттай одоо харьцуулахад илүү зардал байхгүй. За хоёрдугаар нийлүүлэгч ашигтай гэдэг. За эндээс бид нэр өшөө цаашлаад арай л авшруулах юм бол яагаад бид нэр энэ шөнийн цагаар тэр алдаад байгаа одоогийн алдаад байгаа эрчим хүчийг ашиглаад айл гэр дулаа одоо гэрээ халаачж байгаа юм бол энэ цахилгааны мөнгийг хөрөнгөлүүлээд бахад нэг сан бүрдүүлж болохгүй юм бэ гэж. Агаарын сан тий. За агаарын сан яг ямар зорилготой юм бэ гэхээр энэ хөрөнгөлөгдсөн энэ цахилгааны терапийн мөнгө нэг ядуу бас хүрч чадахгүй байгаа айлуудад тусламжаар за магадгүй авъя гэсэн чи авч чадахгүй байгаа айл хүүгүү зээлээр яагаад олгож чадахгүй юм бэ гэж. Банкар дамжихгүйгээр шууд одоо тэр сангаасаа. Тэгээ энэ мэтчлэн олон одоо гарц шил байж болох юм байна гэд бид бүхэн бас тодорхой төсөл шатны хүрээнд бас явж гин одоо ажиллаад явж гин. Тэгэхээр ерөөсөө энгийнээр одоо товчлоод хэлэх юм бол өнөөдрийн яг энэ шөнө хэрэглэхгүй байгаа эрчим хүчийг ашиглаад нэгдүгээр нийлүүлэгч тал өөрийн гэсэн хоригдлолтой болчих юм байна. Хоёрдугаар хэрэглэгч найдвартай урт хугацаанд маш тийм хэмнэлттэй ингэж гэрээ халах боломжтой байна гэсэн юм. Тэгээ би дараагийн нэг юу тодруулаад хэлэхэд энэ дулаанаа нөөцлөгч гэдэг шүн дулаан хадгалагч гэдэг энэ технологи маань өөрөө октоос шинэ технологи биш ээ. Монгол улсад анх 2004 онд манайх Герман улсын Stiebel Eltron гэдэг за одоо Германда сэргээгт эрчим хүч үйлдвэрлэлээр ер нь бол
тэргүүлэгч болсон ийм томоохон фирмийг төлөөлж ажиллаад одоо энэ технологи орж ирээд 13 жил болж байгаа. Тэгэхээр анхны айл нь 13 жил хэрэгжилж байгаа гэсэн үг. Тэгэхээр шинэ технологиг туршиж үзэх бидэнд одоо цаг авахгүй. Утаа бол ерөөсөө хоолонд тулаад ирлээ. Тэгэхээр энэ бэлэн байгаа технологи хэрэглэгч маань нэгдүгürt өөр үнэхээр авахыг хүсээд за энэ дэр төр засгийн одоо холбогдох дүрм журам урамшууллын бодлого байх юм бол энэ утаа гэдэг зүйл бол байхгүй бүрэн боломжтой юм аа гэж л одоо бидний зүгээс үзэж байгаа. Нийтээрээ л одоо бид нар хөдөлж иж энэ утаанаас ангиж ирнэ үү гэхээс биш нэг ганц нэг боломжтой айлууд нь авч хэрэглээд байх юм бол энэ байдал бол хэвээрэл үргэлжлэх гэдэг юм л да. Гарц харгалгаа нь бол тодорхой болцсон юм байна. Одоо хэрэгжилтийн явц ер нь ямар байгаа юм болоо төр засаг хэрвээ дэмжих юм бол гэдэг бишээр одоо танаа байгууллагын зүгээс одоо төр засагтай холбогдоод юм уу санаа санаачлагаа ингээд өгөөд явж байгаа зүйлүүд чухам юу байгаа юм бол хоёрдугаарт энэ одоо дулаан хадгалагчийн үн хөлс нь ямар хувь юм бол одоо нэг хүмүүсийн амьдрал чинь янз янз төвшин янз янз л байгаа. Тэгэхээр герман технологи гэхээр өндөр үнэтэй. Тэгэхээр нүүрсээ төлөхөө тэрийг авах уу гэд ингээд сонгонгууд яг өнөөдрийн талхны мөнгөө бодохоор хямдыг нь сонгох гэдэг ангууд ингээд бид нэр эрүүл мэндээрээ бүхний дээрээс ингээд хордоод байна шүү дээ. Тэгээ ерөөсөө л асуудал юм. Одоо нөгөө үн гэдэг зүйл чинь ерөөсөө бас айгүй том хүчин зүйл болоод байна. Мэдээж хүн болгон л нүүрснээс хол байхыг хүсэж байгаа. Тэгэхдээ манайхны одоо нийтлэг ойлгодог ойлголт бол герман ямар ч юм үнэтэй байдаг. Тэгэхдээ яг үн гэдэг чинь өөр харьцангуй ойлголт. Хүн өнөөдөр эхний зардал худалдаа авалт хийгээд дараа жилийнхаа тэр яг ашиглалтын зардлаа ингээд нэмээд үзэхээр нөгөө хэм технологи нь өөрөө маш их зардал иргэнд өөрт нь авчирсан байдаг. Дарамт авчирсан байдаг. Дээрээс нь тэр 1 жил 2 жил болоод эвдэрдэг ахаад нэг авах хэрэг. Тэгэхээр түрүүн асууж ин яг төр ингээд дэмжүүл гэсэн төсөл боловсруулж байгаа гэсэн шүү дээ. Бидний зүгээс болохоор яг ингээд дан ганцын одоо төрийг ч юм уу одоо ямар нэгэн зүйл хүлээлгүйгээр бас дөрөвтэй ажил хийхийг бас хүсээд одоо зориод гэх юм уу энэ шөнийн тарифыг тэгсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ одоо шүн төлөө хадгалагчийн үнийг 20% хөнгөлсөн. Одоо яг 20% хөнгөлөөд одоо энэ сараас эхлээд 20% хөнгөлөөд хэрэглэгчтэй бас санал болгож байгаа. За энэ 20% хөнгөлт гэдэг бол маш том хөнгөлт. Хоёрдугаар хүн худалдаж авахын тулд одоо манайханд чинь айл өрх болгон зээлтэй болсон байна. Ерөөсөө л бүх айл одоо банкны зээлтэй болсон байна. Тэгээд энэ технологиг үнэхээр хүмүүс ойлгоод ирж байна. Гэхдээ зээлэр ингээд авъя гэхээр нөгөө давхар зээлтэй учраас энэ бас жоохон нөхцөл хэрэг хэцүү байна. Тэгэхээр бид одоо сүүлд ингээд банкуудын холбоо одоо энэ холбогдох энэ санхүүгийн байгууллагуудтай зөвлөлтүүд юу гэж үзсэн бэ гэхээр ногоон зээл гэдэг зээлийг гаргаж ирье. Энэ зээл нь өөрөө хэрэглээний зээлтэй айлж гэсэндээ очдөг бай. За ингэхдээ хүү багтаагаар очдөг байя гэж. За энэ хэрэгжилт одоогоор яг хаан банкнд хэрэгжиж байна. Хас банкнд хэрэгжиж байна. Ногоон зээл гэдэг одоо хүү багтаа. Экол зээл юм шүү дээ. Урт хугацаатай. Тэгээд яг ингээд ногоон зээл ингээд нэг хүү багтаагаар очих төрийн зохицуулт гэдээ ярихаар яг нэг тулгуур нэг ойлголт ерөөсөө мартагдах гэдэг. Энэ юу юм бэ гэхээр нөгөө энд орж ирж байгаа мэдээж манай улсад сайн технологиуд одоо энэ утааны сэрэг зөндөө сайн технологи байгаа. Гол нь энэ дээр яг төр яг ямар зохицуулт хийх ёстой юм бэ гэхээр нөгөө нэг яг эрчим хүчний хэмнэлттэй нэмэх гэдэг нь яг аль нь юм бэ гэдгийг яг тодорхойлж ёстой. Олонд бас таниулах. Одоо нөгөө шошгожуулах гэж ярьдаг. За энэ технологи бол ийм юм байна. Нэмэх юм байна. B нэмэх юм байна гэж шошгожуулж хэрэгтэй. За яг тэр банкн дээр очиод хүн захиргааны хаалгаврыг бүгдийг ногоон зээлээр авах биш. Яг тэр нэмэх гэдэг ангилд орсон ерөөсөд одоо халаагуур ч юм уу тэр технологиудаа хүү багтаагаар за бүр одоо юу хүү авах ийм одоо зохицуулалт ерөөсөө хэрэгтэй байгаа. Энэ бол маш чухал ойлголт. Одоо олон улсад бол энэ өрөөсөө мөрдөгдөөд ялангуяа баруун Европ, Герман улсад бол яг энэ жишээгээр ерөөсөө маш сайн явдаг. Нэгдүгээр нэмэх гээд ангилсан технологиг авж байгаа хэрэглэгчээ төрөөс нь өөрийг нь урамшуул та өөрөө ногоон технологи ногоон хэрэглэж байхын төлөө байсанд бид таныг урамшуулна. Хоёрдугаар тэр нэмэх зэрэглэлийн технологиг үйлдвэрлэж байгаа, импортлж байгаа тэр үйлдвэрлэгчтэй тэр татвараас нь чөлөөлөд өгдөг. Энэ хоёр нөгөө зохицуулалт нийлэхээрээ тэр ногоон технологи өндөө очтгол юм байна л да. Тэгэхгүй зүгээр ийм технологи байна гэд одоо хувийн хвшил ингээ ганцаараа ингээд тий технологи сайн технологи гэдээ ярихаар тэр нь өөрөө нөгөө орчин бүрдэг учраас бас яг масс хүнд хүргэн жоохон хэцүү байдаг. Татвар гэсэн дээр магадгүй та бүхний төсөл дээр бас энэ татварын асуудал бас яригдаж
бичигдсэн байгаа. Тэгэхээр дотроос чөлөөлөгчвөл эргээд одоо нөгөө иргэнд очих тийм ээ айл өрхөд очих бүтээгдэхүүний үн мэдээж буугаад ирнэ. Тий, ер нь бол бараг 20% шахуу буугаад ирнэ гэж. Тэр гайл импортын татвараас эхлээл тий. За энийг бол одоо бид бүхэн бараг сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Тэгээд энийг бас татвар чөлөөлөгний төлөө бас тууштай ажиллаж байгаа. Энэ өөрөө эргээд хэрэглэгчдэд очих үнэн л ерөөсө буурна гэсэн үг. Татвар чөлөөлнө гэдэг маань. Тэгэхээр манайх бол 100 л яриад байдаг. Эргээд магадгүй юм дулаан хадгалдаг яг орчин үеийн төхөөрөмжийг ашиглал илүү. Тийм одоо 100 гэдээ яриул. Одоо хэдийн хэмжээний одоо килограммтай жинтэй гэх юм тийм. Жин бол ихтэй. Ягаад тэгэхээр нөгөө дулаанаа нөөцлөдөг тоос маань маш нягт байдаг. Тэгээ ингээд нөгөө халаалтандаа чулуугаа ингээд бүгдийг ингээд дотор нь өрнө гэсэн үг шүү дээ. Тэгээд дотор нь мэдээж нөгөө тэн байгаа. За тэр тэн чулууга халаах зорилттой. Шөнийн цагаар тэр чулууга халаачна. За хаалсан чулуугаа өглөөнөөс орой болтол ямар цахилгаан зарцуулгаагаар гэрийг халааж. Тэгээд ингэхдээ мэдээж 24 цагт дулаан байна. Яг цахилгаан зарцуулалтаар шөнө гэсэн. Тэгээ би түрүүн 100 гэд ярихаар л одоо манай хүмүүс иргэд одоо ихэнх нь одоо дургуцдаг. Ер нь жоохон 100 гингүүт нэг жоохон хар бараан юм боддог шүү дээ. Одоо ер нь жоохон хоцрогдоод санал болоод. Хоцрогдоос гадна үе үеийн одоо засгийн газар 100 тараажийн утаа яг буурсан гэдэг нэг гол асуудал байхгүй. Тэгэхээр за мэдээж хэрэгжүүлж байгаа нөгөө хэрэгжүүлэх тэр нөгөө бодлого нь одоо зорилго нь зөв бичсэндээ яг тэр арга зам буруу байгаад байгааг л ерөөс харуулдаг. Дээрэс нь хүмүүс нөгөө нэг үнгүй юм 100 одоо ингээд тараагаад хүн өөрөө тэндээ бас эзэн байдаггүй, үнгүй юм цэнэгүй. Тийм болохоор хэрэглэгч өөрт нь бас нэг тийм хариуцлага энэ таны юм шүү гэдэг нэг тийм хариуцлага байх хэвээр. Тэгээд бас зарим тийм яриа гарсан байсан шүү дээ. Одоо 100 тараасан эргээд очдөг ихэнх зарцсан байсан гэдэг. Иргэд өөрсдөө тий. Тэгээд нөгөө буцаад хуучин яваад түлээд эхэлж ах шээ. Тэгэхээр ер нь бол үнгүй юм бол цэнэгүй. Тийм учраас хэрэглэгчд өөрт нь тодорхой хэмжээний өмч шүү гэдэг тийм ойлголтыг төрүүлэхийн тулд одоо 100% үнгүй тарах биш 30%, 50% нь хэрэглэгч өөрөө ингэж үе шаттайгаар төлөх ийм байдлаар бас яах нь бас зөв юм аа гэж харж байгаа юм. Ялч хөө гамшигыг далимдуулаад гэдэг шиг ашигын төлөө явж байгаа одоо хувь хүн алтан байгууллагууд ер нь их болчиход ирэлтэй. Тэгэхээр энийг яг бас яг түрүүн өөрөө хэлдгээр төр засаг одоо яг компанитай харьцдаг, иргэнтэй харьцдаг юм яг бүгдээр системчилж авах холбоотой ажиллаж ажил эндээс гарах байх л та. Тий, олон нөгөө нэг олон юм нийлээд нэг систем болдог шиг тий. Олон энэ ажлуудыг цогцоор нь хийх юм бол энэ утаанаас салах одоо бүрэн боломжтой. Ягаад тэгэхээр манайх ганцаараа утаатай болцсон хот биш шүү дээ. Тэ? Одоо хөгжингүй энэ хүн амын төвлөрөл ихтэй яг л нэг хөгжиж байгаа бүх улсын энэ төв хот ерөнхийдөө энэ жоохон аар хүчний бохирдол автах ийм л жишг байдаг ш. Тэгэхээр энэ юуныг ингээд бусад хотууд, томоохон хотууд яаж ингэж яаж юм хэр өрөөсөл тэр. Тэгвэл ингэхдээ мэдээж төр бүгдийг ингээд хийгээд авах биш. Зүгээр нөгөө зохицуулалт гэдэг юм аа. Төр зохицуулаад өгчөхөд тэр зүйл аяндаа л болчихно. За ингэхдээ мэдээж хувийн хэмжээч гэсэнтэй маш идэвхтэй байх хэвээр, иргэд идэвхтэй байх хэвээр. Тэгээд бидний зүгээс л ингээд санал болгож байгаа юм зүгээр нэг халаалт биш. Бид нэр хэрэглэгчтэй нэгдүгээр чанар санал болгож байна. Чанар хүрэхийг зорж байна. Тэгээ хоёрдугаар ерөөсөө л насан туршийн хэмнэлтийг бид нэр ингэж санал болгож байгаа. Эдийн засаг, эрүүл мэнд бүх зүйл. Ямар ч одоо хүний биед хоргүй. За агаарыг 100% шатааж уурчлахгүй. Энэ бол маш чухал үзүүлэлт. Ягаад гэвэл нэлэх хүүхдтэй айл ч юм уу тий одоо бага насны хүүхдтэй айл энэ агаар шатаана гэдэг, агаар хуурайшна гэдэг ойлголт бол ер нь бол аюу хэцүү байдаг. Хоёрдугаарт нөгөө нэг цахилгаан халаалт айл аваад хэрэглэхээр ерөөсөө амар зардал ихтэй гэдэг хүмүүс бүр суудсан байдаг. Тийм ойлголт бараг нөөсөд үлжсэн хамаагүй юм л дээ. Цахилгаан ч амар их тариф одоо мөнгө гарна цахилгааны зардал. За энэ технологи бол өөрөө тийм бишээ. Тэгээ манай зарим хэрэглэгчид бас үзэж байгаа хэрэглэгчид бол манай энэ шин талааны талаараа сонсч ирсэн баг. Тэгээ яг нөгөө яаж авах талаараа бас гацчаад байгаа. Ийм олон айл байгаа. Бидний бас бидж байгаа. Тэгээ тэр хэрэглэгчтэй бас хэлгээд энэ юу завшааныг далимдуулаад хэлгээд те манайх одоо энэ сараас эхлээд энэ утааны эсрэг одоо шөнийн терапиг тэгснээ энэ шийдвэрийг дэмжиж гэх юм уу 20% өнгөлт зарласан байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас захиалга өгөөд Герман улсын технологиг авах бүрэн боломжтой. Жилийн жилд бид утааны тухай ярьдаг.
төр засгаас хувийн хвшил төрийн хүмүүс байгууллагаас арга хэмжээ авдаг мөртлөө бид урагшлах биш ухраад байгаа юм шиг түрүү жилийн утаанаас илүү л болсон юм шиг ингээд санагдаад байна л да. Тэгээд яг өнөөдрийн байдлаар танаа энэ дулаан хадгалагчийг Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн хүн ашиглаж байна. Тэгээд нэг авахад тэр одоо хэдэн жилийн хэрэглээгээр байдаг юм уу? Эсвэл сардаа нэг удаа цэнэгэлдэгч байдаг юм уу? Ингээд нөө эргэх юм холбоо, эргээд гарах зардлууд нь ингээд явдаг юм болов яадаг юм бол? За 2004 оноос хойш гэдэг чинь нэг 13 жил боллоо гэхэд бидний яг мэдээлэл дээр байгаа өгөгдөл дээр бол нэг 1200-300 айл өрхөл авсан байна. За энэ айлууд бол 13 жил болсон гэхэд одоогоор эвдрэл гэмтэл гараагүй байна. За ингэхдээ эргээд тийм засвар үйлчлэгээ бас ерөөсөө ороогүй. Ягаад тэгэхээр тэр технологи өөрөө нэг сөрлөлчөд өөртөө ямар ч тийм юм шаарддаггүй. За тэгээд хүмүүс нөгөө нэг дан ганц ингээд давуу тал яриадах биш. Нөгөө сарын зардлыг айгүй харж штэ тий яаж хэмжээнэ гэдэг. За жишээ нь 2000 одоо 7-8 оны хэрэглэгч байх. Миний яг одоо сайн санаж байгаа гэхээр 140 м квадраттай хоёр давхар нэг Канад модон каркастай хийцтэй тийм байшин манай хэрэглэгч. За тэр жишээлбэл өвлийн яг эд хүйтэн үед сардаа нэг 80-аас 90 мянган төгрөг төлөгч чийтэй. Одоо тэр бол нөгөө нэг 50% хөнгөсөн байх үед шүү дээ. Тэгэхээр яг тийм хэмжээтэй байшин өнөөдөр энгийн халаалтар ч юм уу шийдээд яг хэдэн дээр гарч байгаа бол гэдэг бас нэг харьцуулт байх ёстой шүү дээ. Тэгэхээр ер нь бол манай хэрэглэгчд бас сайн мэдж байгаа. Ер нь байшин халаахад одоо 140 м квадрат байшин байлаа гэхэд багадаа л 200 гаруй мянган төгрөг гарч байгаа. Тийм байл. За энэ бол шүндлөө яг оргил 12 сарда 80-аас 90 мянга гарч байгаа гэдэг бол өөрөө маш хэмнэлттэй байгааг харуулж байгаа. Хоёрдугаар нөгөө ашиглалтын хугацаа гэж ярьж байна те. Ашиглалтын хугацаа энэ технологи Германы одоо үйлдвэрээсээ 30-аас 40 жилийн одоо ямар ч аюулгүй ажиллах тийм баталгаатай байдаг. За тэр 40 жилээс цаашаа бол хэрэглэгч яг тухайн хэрэглээнээс хамаарат яг дахиж ингэж 50-60 жил хэвших гэдэг тухайн тэр хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарна. Ерөнхийдөө 30-аас 40 жилд бол ямар ч асуудалгүй ажиллана. Нэг авцсан байхад одоо насан турш хэмнэлт гэж хийж болохоор. Тэгэхээр урсгал одоо юу гэдэг тийм одоо цэнэглэх гэдэг ч юм тийм шаардлагагүй юм тийм байхгүй шаардлага. Өөрийнхөө хэрэглээгээр л өөр газар одоо жишээл нүүлээ гэж бодоход төхөөрөмжөө ингэж аваа явуучих боломжтой. Боломжтой. Тэгэхдээ нүүхэд нэг анхаарах юм байгаа. Нөгөө нэг чулуу хаалсан чулууг хөрхийг хүлээж нэг өдөр болно. Ягаад тэгэхээр нөгөө шууд тэр нь одоо яа тийм ингээд төсөөлөд байна л та. Газар одоо суурлуулт юм уу? Хөрсөн суурлуулт. Одоо ингээд нэг ямар хөө хэмжээтэй. Энгийн одоо цахилгаан ардатер байлаа гэхэд дотор нь зүгээр ингээд чулуу өрцсөн байгаа гэсэн үг байхгүй. Одоо энгийнээр болохоор тий. Мэдээж тэр технологи бол маш нарийн технологи. Германуудын гаргасан. Ерөөсө хоёр нөгөө ноу хау гэж ярьдаг шүү дээ. Тэр байгаа гэж боддог байгаа миний бодлоор. Ягаад тэгэхээр тэр чулуу 600 цэс хүртэл халж байгаа. Тэгсэн мөртлөө ерөөсө огт хаагарахгүй ингээд дулаанаа нөөслөд байгаа. Хоёрдугаар дотроо 600 цэс байгаа мөртлөө хүн ингээд гадаргуу дээр нь хүрэхэд 30 эмийн дулаан байна гэдэг бол тэр дулаанаа нөгөө тусгаарлаад тийм тусгаарлаад ингээд барьж байгаа технологи өөрөө бас айгүй нарийн байгаа. Магадгүй гэрт одоо тий айл жоохон хөвгттэй хүмүүсээс очиад хүлэгдэх гэсэн асуудал байна. Тэр доторх чулуу бол бүр улаасна гэсэн үг байхгүй. Улаасаад хоногийн одоо 6-аас 8 цагт бүр ингээ улаасл нь халаагаад өгч байгаа цахилгаанаар. Тэгээ үлдэж байгаа 16-аас 18 цаг нь тэр нөгөө улаассан чулуучин гэрийг ингээ жигд гээл дулаан. Яг тэр заасны мортол бариад байна гэсэн үг. Тий, ерөөсөө ажлын зарчим энгийнээр бол юм. Тий. Бас нэг юм асуудал байгаа юм л да энэ сүүлийн үеийн ялангуяа шинэ баригдаж байгаа орон сууцнууд дулаан алдагдаад их хүйтэн байгаад байна. Хуучных нь ч одоо бас ялгаагүй. Ялгаагүй тий. Тэгэхээр энэ орон сууцнд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн тий одоо гэр орондоо даарах хүйтэн байх юм асуудлууд бол одоо байгаад байна шүү дээ. Манайх одоо жишээл хүйтэн байгаад байна л да өдрөө. Тэгээ ингээ харангууд оройн болонгууд дулаахан тэгснэ өдөр нь болонгууд хүйтэнж байгаад байгаа юм шиг нэг юм мэдрэмж. Тэр энийг юу няаж зохицуулах хэвээр. Танад энийг зохицуулдаг төхөөрөмж ч юм уу бүтээгдэхүүнүүд байна уу? Тий, яг энэ бас яг нөгөө тусдаа нэг том асуудал болоо явчихж байгаа. Одоо нөгөө төгссөн системээс одоо дулаанаа авдаг, халаалтаа авдаг, айл өргөч байна, тий, алдан байгуулагч байна. Одоо эдгээр одоо хэрэглэгчд маань стандартаас их тий одоо нийлүүлэгчээс ирж байгаа дулааныг хангалттай авч чаддгүй мөртлөө сар болгон тогтмол төлдөг ийм одоо гажуудл гэж хэлэх юм уу та. Тэгээ энэ маань өөрөө нөгөө нэг хэрэглээ маань ухаалаг биш байгааг харуулдаг байгаа. Ягаад тэгэхээр хүн ирж байгаа дулааныг
хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаа мөртлөө сар болгон тогтмол мөнгө төлөөд тий. Тийм. Энэ дээр ямар зохицуулт байдаг вэ гэхээр дулааны тоолор гэдэг ойлголт манад ерөөсөө яг нийт ард иргэдийн нэг ойлголтод тарахан очиог байгаагаас манайх илүү зардал их төлөө яваад байгаа. Дулааны тоолор гэдэг маань одоо 2001 онд манай компани Германы Landsger гэдэг фирмээс аль биесны эрхтэйгээр ингэж оруулж ирж одоо суйрлуулалтын үйлчлэг үзүүлээд бас л мөн адилхан 10 хэдэн жил болж байна. Тэгээ энэ бас ард иргэд маань нөгөө араахан ойлголт нөгөө нэг мэдээлэлгүйгээсээ болоод энэ нөгөө тоолороо маань ерөөсөө нөгөө зарим айл өрх алтан байгууллага хэрэглэж чадахгүй байна. Тэгээ энэ дээр би бас тодруулга хийхэд одоогоор айл өрх метр квадратаар алтан байгууллага метр кубээр тогтмол төлдөг халаалтаа. Ерөөсөө тухайн пар бүлэхэн байна уу, чад салон байна уу хамаагүй яг л метр квадрат метр кубээр төлдөг гэсэн. Тэгээ энэ нөгөө метр квадрат метр кубээр тогтмол төлдөг байдал хавар намрын цагт айгүй юутай байдаг. Одоо бүр нөгөө зардалтай. Дээрээс нь одоо ингэдэж штэ та бүхэн бас сайн мэдэх бах. Хавар ингээл пар амар халаад байдаг. Айлууд парн дээр бүтээлэг тавьчихсан, цонхоод илгэсэн. Ингээл мэждэг штэ. Тэр чинь тэнд ингээл нүүрс түлээд нийлүүлэгч ингээл халаалтаа өгөөд байдаг. Бид нар авахгүй гэж ингээд түлхээд тэгсэн мөртөө мөнгө төлөөд байсан байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар зүйл байх хэвээр бэ гэхээр дулааны тоолороо дараад байдаг гэдэг. Дулааны тоолороо яг хэрэглээгээ хянаад ихсгээд хаврын намрын цагт багасгачихна. За бараг бүр байхгүй болгочихно. Тэгэхэд бүр мөнгө төлөхгүй гэсэн үг шүү дээ. За өвлийн цагт бол яг тэр ирж байгаа дулааныг хэмжээд мөнгө төлнө гэсэн. Одоо өөрт мэдрэгдэж байгаагаараа л одоо кондишн шиг л гэсэн үг үү те одоо ингээд Тохируулаад. Тэгээ тохируулаад ингээд тохируулаад яг тохируулснараа мөнгө төлөх. Тохируулснараа мөнгө төлчих. Одоо ухаалаг хэрэглэх гэсэн. Тэгээ ингээд бидний тооцоололоор бол яг одоогийн юугаас тогтмол төлж байгаагаас тоолууртай айл, тоолууртай галдан байгууллага хамгийн багадаа 40% хэмнэлт хийж байна. 40% гэдэг бол тэгэхээр энэ одоо нэлтсэн зохицуулалтаар энэ дулааны тоолор гэдэг юмыг айл болгон авч тавих хэрэгтэй юм. Эсвэл зүгээр би өөрийнхөө хэрэгэлсэн хэмжээгээр төлмөр байна гэж танахаас тоолор аваад гэртээ тавьчихад тэргээрээ би төлөх зохицуулалт нь Монголд өнөөдөр байна уу байх байна уу? Тий одоо яг зөв. Яг нэг хүмүүс бид нар тоолор ингээ байдгийг ярингууд наа чи Монгол тийм стандарт байдаг юм уу гэж ярьдаг байхгүй. Одоо нэгүүд үгүй та нар мөнгөө яг төлөх хэрэгтэй. За яг энэ дээр бас ахаад яг хэлэх хэрэгтэй юм бол 1995 оны 67 дугаар тогтоол гэж байдаг юм. Тэр тогтоолоор юу гэж байдг вэ гэхээр хэрэглэгч ус, уур, цахилгаан, дулаан гэдэг одоо нөгөө манайх чинь усаа тоолоор тоолж, цахилгаанаа тоолж, тэрнтэй адилхан дулаан бас яваад байгаа шүү дээ. Энэ гурыг хэрэглэгч өөрөө тоолоороор хэмжих тийм эрхтэй гэсэн юм заалт байгаа. Тийм. Тэгэхээр энэ заалтаа яах юм бол манайхаа өөрсдөө хэрэглэгч одоо контор дээр очиод манайх тоолоороор дараа сараар мөнгө төлнө гэх юм бол манайх очиод суйруулаад өгөхөд ерөөсөө ямар ч тийм нэлтд. Одоо тэгвэл Монголд яг энэ дулааны тоолуурыг ашиглаж байгаа айл байна уу? Байлгүй яах вэ хитэж. Тий одоо албан өрх бол 40% хэмнэлцсэн юм байна. 40% одоо манай сүүлийн үеийн баригдаж байгаа байрлалууд ер нь бол баг бүгд шахав, ихэнх нь шахав тоолоор тоолж байна. За энэ дээр дан айл өрх гэд хаях юм байхгүй. Одоо төсвөөс санхүүждэг сургууль цэцэрлэг бүх албан байгууллагууд тоолоор тавих хэрэгтэй. Энэ бол төсвөөс одоо асар их мөнгө ингэж дэмий зарлах яваад байгаа мөртлөө 40% ерөөсөө ингэж урсаад нэсэх байхгүй та. Ер нь бол хар ухаанаар бодоход тий. Тэгэхээр энэ албан байгууллагууд бүр их хэмнэл гарнаа. Тэгэхээр бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа аж ахуй нэгжүүд бас ялангуяа нөгөө их зардлаас их хэмнэл гарна шүү дээ. За айл өрх бол нэг сардаа талаалтанда 40 мянга төлдөг бол тий 20 мянга болох жишээтэй байхад албан байгууллага бүр л их ойлгох шүү дээ. Энэ тоолуур одоо тавьсны бас нэг үр дүн жишээлбэл би гэртээ даарж ялаа гэж бодоход энэ тоолуурыг тавиад нөгөө хэмжээг нь ихсгээд дулаанаа илүү болох боломжтой гэсэн үг. Үгүй. Тэр өгөх хэмжээг стандартаар нь 100% авах уугүй л шийдэх юм шүү дээ. Тий, зүгээр л хамгийн гол зүйл нь ирж байгаа танах руу ирж байгаа хэр зэргийн халаалт ирж байгааг л яг бодитоор тоолно гэсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар хавар намрын цагт биний төрөй ярьсан нөгөө багсгаад баг мөнгө төлнө гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь Германд бол хүмүүс нэгдэм байл л та. Өглөө ажилдаа явахдаа гисэн хүн үлдэхгүй бол пар хаачаад явдаг юм бүр хаагаад. Тэгээд тэр чинь нөгөө нэг химнээд нь шүү дээ, ухаалаг хэрэглээ гэдэг нь. Орой эрэхтэй нээгээд. Хүн байхгүй хахад галаагаад яах юм бэ гэдэг л мөнгө төлөөд яах юм бэ гэж. Ер нь яг л ухаалаг яг нь орчин цаг үеийн тий. Эргээд бас нөгөө улсад хэрэгтэй хэмжлэлийг бий болгочихж шүү дээ тийм ээ. За зовлонтраа саныг компаниас тэгвэл яг нийгэм болоод улс их оронд байгальд бас хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг ихээр оруулж ирж байгаа юм. Бас нөгөө агарын
бохирдол, орчны бохирдлын талаар, хөрсний бохирдлын бас бүтээгдэхүүн байгаа гэсэнтэй тэгээд дааж ярилцах хугацаа маань бас Сэдв маань өөрөө их том цар хүрээлээ. Тэгээд дээрэс нь яг бүр мэдмээр санагдсан тийм сонирхож яг хэрэглэгчлээ юм чинь тийм ийм асуултууд тавьж байгаад өнөөдрийн нэвтрүүлгийн ярилцах цаг дуусчихлаа. За тэгээд зочдтой бид ТV Зан сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэг болгон барьдаг байгаа. За баярлалаа. Та нэвтрүүлгийн танд сүүлийн орныг үлдээ хэлэх зүйл. За мэдээж энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хугацаа богино учраас маш товчхон мэдээллийг хүргээд зарим үзэгчид маань бас сонирхсан асуултанд хариулт авч чадаагүй бол манай доор энэ бас дэлгэцээр гарч байгаа бас утсаараас холбогдоорой мөн манай вебсайтаар бас ороод дэлгэрэнгүй мэдээлэл боломжтой шүү гэж хэлмээрээ. За маш их баярлалаа. За баярлалаа. Net Coffee сая нэвтрүүлгийн Ням гарагийн дугааруудтай хамтдаа байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхэн өнөөдөр амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай үзэгчд. Ой шампуны 90 үеэрлээ. Хойхны цэвэрлэгээ. Үсний уналт. Хагны эсрэг үйлчилгээтэй силикон агуулгагийн эмчилгээний шампунь. Moist Dayan. Японы номер 1 кремийн төрлийн цагаан үс түргэн будагч Село 5 төрлийн өнгөний сонголтууд дээр шинээр цайвар өнгөнүүд нэмэгдэж ирлээ. Ойролцоох сүлжээ дэлгүүрүүдээс Село Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл гоо сайхны нууц Asayake Japan Cosmetics